Би өөрийнхөө мөмтөө осон түүхээсээ хуваалцах гад өнөөдрийнхөө бичлэгийг хийж байна. Би чинь ерөн бол нөгөө нэг 4 жил 2 охиноо 2 жил ерөн тасралтгүй хөхүүлсэн хөхөөрөө. Дээрээс нь би бас нөгөө нэг амир левчиг энэ төр амир зүүдгүй байсан байхгүй юу. Тэгээ тэрнээс болоод хөх маань нэрэн унжцсан. Хийн гарцсан шаар байдсан чинь юм үрчигээд яг тийм болцсон. Анханасаа нөгөө нэг хийлгэн гээд бараг 7-8 жил бодоо явцсан байсан болохоор шийдвэр гаргахад нэг тийм хэцүү байгаагүй. Хаалганд ороод яг гарч ирсний дараа нэг тийм чулуу хүнд юм тавьсан юм шиг тийм мэдрэмж байд юм билэ. Эхний 7 хоног бол ерөн ийм аажмаар хөдлөө зөөлгөн ингэ байж байгаа. 7 хоногийн дараанаас бол хангалттай хэвийн амьдралдаа ороод ажил төрлөө хийгээ явхад бол асуудалгүй санагцсан. Ерөнхийдөө өвдөлт нь бол эхний 3 хоног үргэлжлээд тэгээ тэрнээс цаашаа бол өвдөлтгүй байд юм билэ. Тэгээ миний хувьд бол сэтгэл хангалуун байгаа болохоор би бас энэ талаараа ингээд санаа зовхгүй нуухгүй шууд ярьж байгаа.